сургуулийн 11-ийн А-ийн хөрсний дороотл сэдвийг авсан 5 дугаар баг байна. Хөрсний дороотл гэдэг нь тогтмол газар тариалан эрхлэх химийн бодисын хэд хячааллаас үүдэн хөрсний чийг шимтгийл барагдан чанар нь муудах урт хугацааны үйл явц юм. Хөрсөн ухтаа хүн шиг чийг шимтгийлийг хадгалж эргэн сэргээх хугацаа шаарддаг амьд систем билээ. Хөрсний дороотлыг статистик баримтуудтай холбон авч үзвэл 2-3 см зузаа хөрс бий болоход хэдэн 100-аас хэдэн мянган жил шаарддаг. Тиймээс хөрс бол хүний амьдралын хугацаагаар дахин сэргээгдэггүй баялаг. Алдагдлын хэмжээ жил бүр дэлхийд даяар 24 тэрбум тонн үржил шинт хөрс илэгдлээр устж байна. Үүний шалтгааныг хувьчлан авч үзвэл 75% нь байгалийн илэгдэл буюу усны болон салхины илэгдэл бүрдүүлнэ. Хүчтэй аадар бороо үер хамгаалдаггүй өнгөн хэсгийг урсгадаг. Урамшгүй задгай газрыг салхи хийсгэх зэрэг үйл явц хамрах бол үлдсэн 25% нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй зүйлс байна. Хүнд машин механизм, газар тариалан, мал аж ахуй, пестицидийн хор гэх мэт хөрсний хор багтана. Хөрсний алдаас зүйл тоглох үз. Аалаа. Юу өгдөг гэж. Цаашаа. Уйтаалаа. Зя. Хөрсөж хөрс. Хэрэгтэн хүн. Энэ хэргийг сайн дэлгэрүүлэхгүй болохгүй юм байна да. Хөрсний дороотл байгалийн өвчин зүйлс нөлөөлдөг ч өнөөдөр дэлхийд даяар ялангуяа манай улсад хөрсний дороотл гол урт сурал хүний зохисгүй үйл ажиллагаа болоод байна. Хүний үйл ажиллагааг хөрсний дороотл хэрхэн нөлөөлдөг гол чиглэлүүдийг авч үзье. Хэд бэлчээрлэлт Монгол орны хувьд хөрсний дороотолд зөвлөлтөй хамгийн том шалтгаан нь хэд бэлчээрлэлт юм аа. Ургамлын бүрхэж устгахч малын тоодлогоо бэлчээрийн даацаас сэтэрснээр ургамлын нөхөн ургаж амжилтгүй үндсээрээ идүүлж хөрс хамгаалтгүй болдог. Хөрс нэгтрэх олон сая малын хөлийн гишгэлтээр хөрсний өмнө хэсэг нэгтэрч агаар болон ус нэвтрэх чадвар нь мууддаг. Үүнээс болж борооны ус хөрсөн чинггүйгээр шууд усаж хөрсний өмнө хорхыг угаадаг. За газар тариалангийн буруу менежмент хүнсээ бэлдэх гэсэн оролдлого маань төлөвлөгөөний горим мал гэснээс болж хөрсийг туйлдуулдаг. Монокультур буюу нэг төрлийн тармил олон жил дараалан зөвхөн ганц төрлийн тармил жишээ нь Улаанбаатарыг дижил олон тарихад тодорхой хэмжээний шинэ дэжлүүдийг хөрснөөс бүрэн шахдаг. Химийн бодисыг хит хэрэглээ. Химийн бордоо битээсинцтэй хэтрүүлэн хэрэглэх нь хөрсийг эрүүл байлгадаг ашигтай. Микрогазментийг устгаж хөрсийг амьгүй болгодог. Буруу хагалт газрыг байнгын хагалах нь хөрсний бүсцийг зал салхинд хийсэх одох эрсдлийг үүлэмж нэмэгдүүлдэг. Амьсгал ба мод бэлтгэл мод бол хөрсний хамгаалалт хоёрыг юм аа. За түш барилгын материал бэлтгэх эсвэл газар тариалангийн талбай гаргах зорилгоор модыг замраагүй огтосноор модны үндэс хөрсийг барьж чадхаа болно. Нарны гэрэл хөрсөн дээр шууд туснаар шигшил хурдан алгадаж хөрс хуурай шилцүүлжнэ. Уул уурхай ба дид бүтцийн өнгөн хөрсний устгал ил уурхай олборлолт явуулах үед хөрсний хамгийн үржил шимттэй хэдэн 100 жилийн турш бүрдэгдсэн өнгөн давхруу шууд уулан хайдаг техникийн нөлөө хүнд машин механизм замраагүй хөдөлгөөн олон салаад замдыг хөрсийг эвдэж дахин ургамал ургах боломжгүй болсон талхалдаг. За химийн бохирдол олборлолтод ашигладаг хүнд механизм химийн хорт бодисод хөрсөнд нэвчиж хөрсийг бүрэн өсөө хортуулдаг. Хотшилт ба хог хаягдал хөрсний битүүмжлэл хот өргөжин дэлхийн хэрээр үржил шимтэй байсан хөрс бетон асфальтаар хөшигдж явсгалах боломжгүй болдог. Ахан болон үйлдвэрлэлийн хаягдал хог хаягдлаа ил задгаа хаях хөрсний ариун цэврийн байгууламжийн стандарт алдагдах жишээ нь гэр хорооллын жорлон хөрсийг энгийн болон химийн аргаар ностой бохирдуулдаг. Товчхондоо байгаль их хөрсийг хамгаалж тордож
байдаг ханагсыг ургамал мод чиг зүйлсийг хүн төрөлхтөө өөрийн хэрэгцээ нөлөө устгаж байгаа нь хөрсний дороотлыг дээд зэгтэн тулгаж байгаа юм аа. Химийн байдлын хэд хэрэглээ ба бүртгэл хортой шавж ургацын асуудлыг шийдэх зорилгоор синтетик бордо болон пестицидыг хортой шавж бодис хэтрүүлэн хэрэглэх нь хөрсний шин тэжээлийн тэнцвэрийг алдагдуулдаг, мөн хөрсний биоценез буюу тусгай бичит битүүдийг устгаж органик хэмжээг бууруулдаг. Үүнээс гадна аж үйлдвэрийн хаягдал, хүн металл хоригдлогдсоноор хөрс химийн гүн бохирдолд ордог. За хөрсний нэгтгэл. За газар тариаланд хүнд машин механизм байнга ашигладаг, эсвэл бэлчээрийн даацыг хэтрүүлэн малыг нэг дор олоор бэлчээрлүүлэх нурмлын үндэс болон микроорганизмыг үүсгэсэн хөрсний сүвэрхэг бүтцийг шахан хатруулдаг. Үүний улмаас хөрсний агааржилт болон нэвтрүүлэлт муудаж хөрсний амьд организм амьдрах орчин хязгаарлагдана. За шимт хичээлийн төдөл ба бидний эрүүл мэнд хөрс дороотоход түүн дээр ургаж буй хүнс ургамал дааж мууддаг. Америк нэгдсэн улсад 2004 онд хийгдсэн судалгаагаар 43 төрлийн тариалангийн ургамал чимс ногоон шимт хичээлийн агуулга 1950-ад оныхонтой харьцуулахад дунджаар 38% буурсыг тогтоосон. За өмнө өвөө эмээгийн маань нэгэн жүжигчлээс авдаг байсан витамин E-г өнөөдөр авахын тулд 8 ширхэг жүжиг идэж байж витамин авах шаардлагатай болсон байна. Менежмент ба нөхөн сэргээгдэх тариалан хөрсний экосистемийг нөхөн сэргээх шинжлэлийг сайжруулах шийдлүүд. Цэлгэн тариалалт ба нөмрөг ургамал. Жил бүр өөрөөр ургамал солин тариалах хошоонгор хөх тариалцыг нөмрөг ургамал тариалснаар хөрсийг илэгдлээс хамгаалж шинжлэлийг байгалийн замаар нөхөн. Цэцмэг болон органик бодис нэмэлт. Энэ хөрсийг залуужуулан баяжуулж амьд экосистем болгон хувиргадаг. Нөхөн сэргээгдэх аж ахуйг нэвтрүүлсэн фермүүд ердөө 6 жилийн дотор хөрсний нүүрс төрөгчийн хэмжээг 78%-аар нэмэгдүүлж чаджээ. Хөрсний органик нүүрс төрөгчийн хэмжээг нэмэгдүүлэн хөрсний дороотлыг зогсоох улмаар нөхөн сэргээхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Агар ойн аж ахуй ба фармакультур мод болон олон төрлийн ургамлыг хостуулан тариалж хөрсний эрүүл мэнд болон биологийн олон янз байдлыг дэмжсэн зохицуулалт системийг бий болгох бусад алхмуудыг авч үзвэл хөрсний хагалгааг хамгийн бага түвшинд барих, химийн бордооны хэрэглээг багасгах, мал аж ахуйг газар тариалантай зөв зохистой хослуулах зэрэг орно.